Сайн байцгаана уу? Монголын хөрөнгөний зах зээлийн судалгаа хөгжлийн нийгэмлэг Mandala Asset Management компани хамтран ирүүлж байгаа. Монголын хөрөнгөний зах зээлийг судалцгаая. Нэвтрүүлэг ТV хичээл маань ийхүү хийж байна. За бид өнөөдөр өмч өвчлөлийн талаар ярилцсан. За энэ хичээл маань 3 дахь бүлэг хичээл. За тэгэхээр өмч өвчлөлийн эерэг үр дүн өнөөдөр ямар байгаа тийм ээ. За энд харагдж байгаа бүх графикууд бол 2006 оноос хойш график болж байгаа. 6 он шүү. 96 он биш. 2006 он. Өөрөөр хэлбэл яах нь 7 жилийн гэсэн үг тийм 7 жил. За 6 онд бол бид нэг 16-тай 14-тай 5-тай ч юм уу байсан баг тийм энэ танхим сууж байгаа. За тэр үед өөрөөр хэлбэл би энэ бас юуг харуулах гэдэг нь гэхээр энэ хувьцааны одоо зах зээлийн сэргэлт гэдэг маань юусаас эхнээс эхэлсэн юм байна. 95 онд 2 дахь зах зээл эхлээд 2005 он хүртэл ерөөсөө энэ зах зээл төр өсөлт бий болоогүй. Өсөлт бий болсон ч гэсэн яах вэ? Ерөөсөө тийм маш бага хэмжээний өсөлт бий. Ерөөсөө сүүлийн 7 жилийн дотор л энэ зах зээл асар хурдтай одоо өсөж хувьцааных нь ханш өсөж ирсэн юм байна. За говь компани чинь 11 дахин өссөн нь 6 оны одоо хойш өнөөдрийг хүртэл хувьцааны ханш нь 11 дахин 11% биш 110% биш 11 дахин гэдэг маань 1100%. Сая төгрөг хийсэн байсан бол 11 сая төгрөг болох юм. 7 жилийн өмнө сая төгрөг гэдэг бол ажил хийдэг орлоготой хүний хувьд их мөнгө биш шүү дээ. За Улаанбаатар цааш 27 таа. 1991 онд төвчилсэн. Би түрээс 100 төгрөгөөр төвчилсэн шүү дээ нэг бүжгүй. Тэр үед 100 төгрөг байсан. Тэгэхээр өнөөдөр 80 мянган. За 6 оноос хойш 27. За дараачих нь Багнуур. За бид энэ компанид маш сайн байна. За хамгийн гол одоо Улаанбаатар хотын нөөцний хэрэглээг хангаж байгаа компани. 75% нь одоо төр юмч 25% нь төвчилсэн 95. Энэ компаниуд одоо 6 оноос хойш 30 дахин өссөн. 30 дахин. Баян бодлогочлуудыг хараад үзье. Бас 30 дахин өссөн. 6 оноос хойш. 6 оноос хойш бүгдээрээ банкнд нэг сая төгрөг хийсэн бол хэн төгрөг болох байсан бэ гэж бодоод үзье. Банкны дундчгүй за тэр үед нэг 15 байсан. За өнөөдөр 13 гэж бодоод үзэхлээр сая төгрөг чинь ерөөсөө 3 сая гаруй төгрөг. Гэтэл энд бол яг 30 сая. За Атар өргөө 42 дахин өссөн байна. За Апу бид бол сайн мэднэ. 176 дахин өссөн. За ингээд одоо энийг ингээд та бүгд харахад дандаа манай үндэсний томох үйл болж байна. Нөгөө талд бол маш олон компани нөгөө 475 компаниас маш олон компани давхарсан байгаа шүү дээ. Энд бол яг нөгөө том үндэсний чанартай тухайн үед том байсан үйлдвэрлэлийн хүчин чадал нь их байсан, боловсон хүчин сайтай байсан тийм ээ. Тэр компаниуд бол ингээд өнөөдрийг хүртэл давхарахгүй харин ч эсэргээрээ бүр үйл ажиллагаа бүр томроод тийм ашиг орлого нэмэгдээ тоцсон ханш өсөөд гэдэг эерэг үр дүнгууд бас гарсан байна гэж. За Сүү компани тийм ингээд 1590 дахин 5 толгой 2832 дахин шүү дээ. Энд бол яг 5 толгой компани дэр ингээд аваад үзээд энд 14000 гэж харагдаж байна. За энэ бол яг хувьцааг хуваасны дараа бол энэ 14000 болсон. Хувьцаа хуваана гэдэг маань юу вэ гэхээр нэгж ширхэг байсан хувьцааг одоо 10 гэх юм бол 10 ширхэг болгоод нэг ширхэг хувьцааны нэг нь 10 дахин багасгаж. Тэгэхээр нөгөө хүний хөрөнгөд өөрчлөгдөхгүй тийм ээ. Хөрөнгөний хэмжээ өөрчлөгдөхгүй. Тэгээд яг энэ одоо хэсгүүдэд бол энэ сая 400 хүрч явах энэ үедэд бол сая 400 одоо 1000 төгрөг байсан. За ингээд тухайн үедээ хувьцааг нь хуваагаад 100 хуваасан байж байгаа. 100 хуваагаад 14000 болж явах жишээтэй тийм ээ. За өнөөдөр бол нэг 4000 төгрөг. Хэрвээ та бүгд одоо энд аваад тийм ээ. Энэ хэсэг дээр зарсан бол бүр илүү ашиг хийх хичээл. За энэ мэдчлээ ингээд бас
эерэг үр дүнгууд бас гарсан байна. Гарсан байна. Энэ компаниудын хувьцааг авсан тийм ээ. Энэ компаниудын тухай хөрөнгө оруулалтын хэмжээгээр очиад ингээ хувьцааг авсан хүмүүс бол өгөөж өгчихье. Гэхдээ тэр бол маш цөөн гэж. За хүртээмжинд тэгвэл ямар байсан бэ гэж. За цөөнх өгөөжийг мөрцсөн. Яасан бэ гэхээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг тараагангууд тодорхой хэмжээний нөгөө тухайн үед бас мэдлэгтэй, мэдээлэлтэй байсан хүмүүс маань иргэдийн гар дээрээс яах нь хөрөнгө оруулалтын эрхийн бичиг бол бодлож авчихсан. За ингээд бол тэр чинээгээрээ нөгөө арт түмэнд тэгш тараагдсан байсан эрхийн бичиг маань төлөвлөсөн. Энэ чинээгээрээ нийт арт түмэн бол эндээс өргөж хүрэх юм багс. За тэгвэл нөгөө хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг аваажиж баталгаажуулаад хувьцаагаа аваад эзэмшээд явж байгаа хүмүүс үлдлээ шүү дээ. Өгөөж хүртэх хүмүүс үлдлээ. За тэр хүмүүсийн яасан бэ гэхээр энэ өгөөж хүртэх боломжийг нь хязгаарлалцсан. Яаж хязгаарлалсан бэ гэхээр нөгөө хувьцаа аваад бүртгүүлсэн байсан чинь брокерийн компаниуд нь тухайн хүнийхээ нэрийн өмнөөс зарцсан. Энэ бол цэвэр хууль бус асуудал шүү дээ. Хүний өмчөд, хувийн өмчөд халдж байна. Таны хадгаламжинд байсан мөнгө чинь тийм үү? Нэг банкны хүн тийм ээ. 100 сая төгрөг байжсэн чинь банкны хүн аваад одоо алдсан гэдэг. Өөртөө ашигласан. Өнөөдөр юу болох вэ? Тийм ээ. Маш том асуудал дэлдэн шүү дээ. Яг зарчмын өв түүнтэй ижил процессод энэ шилжилтийн үед явагдчихжээ гэж. За ингээр нөгөө хувьцаа авсан байсан хүмүүсний чинь тодорхой нь бас яах нь хувьцааг алдсан. Тэгээд тэрнийг одоо буцаж араас нь хөөж нэхэж очиж ингэж хувьцааныхаа үр шимийг авсан хүн бол маш цөөхөн байд. Хингэн дэгээд алдсан. За ингээ нөгөө алдаагүй хэсэг хүмүүс байж шүү дээ, тий? Алдаагүй хэсэг хүмүүс. Чи бүр багасаад ш нөгөө 100%-аас ч одоо хэдэн ч болж байгаа маш их бага болж байгаа. За ингээд нөгөө хүмүүс бол яахсан гэхэлээ 6 хоноос өмнө те нөгөө ханш өсөхөөс өмнө зарцсан. Зүгээр яах нь 90 онд 2000 онд ч юм уу те хувьцаагаа авчиад хөрөнгөний бишээ зараад тэгээд төгрөгийн аваад тухайн үед өөрөө урсгал зарцуулсан болж таарна л та. За ингээд маш цөөхөн одоо хүмүүс бол өнөөдрийн хувьцаагаа одоо эзэмшиж байгаа. Тэгээд саяхны нэг жишээ дээр доктор манай нэг найз брокерийн компанид ажилладаг. Тэгээд брокерийн компанид ажиллаа нэг хүн орж ирсэн юм байна. Ганц ингэ тасбар шалгуулад тий. За ингэ шалгуулад ингэ ороод ирсэн чинь 150 сая төгрөг юу. 150 сая төгрөг шүү. 3 өрөө 4 өрөө тань тий. За ингээд хувьцааныхаа ингээд үзсэн чинь зарцсан. Өөрийнхөө зөвшөөрөл зарцсан. За тэгээд тэр хүн бол одоо тэрийг цаашаага яасан нь би мэдэхгүй байна. Олж авсан нь олж аваагүй юм. За тэгэхээр яг үүнтэй адилхан одоо та бүгдийн телевиз үзэж байгаа үзэгчдийн маань хувьд тухайн үед одоо хэрвээ та хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг юм аваад батлуулж исэн бол одоо баталгаажуулж ингэж авч исэн бол одоо та интернетээр тэр хувьцаа чинь тэр одоо хувьцаа чинь ямар брокеринг компани дээр байгаа вэ гэдэг талаар бас интернетээр шалгах боломжтой байж байгаа. За энийг бол би тунадахгүй та бүхэд одоо яаж шалгах вэ харъя. За тэгээд ерөөдөө өмч хөвчлөлийн үр дүнд бол яах нь манай иргэдийн тодорхой хувь бол мэдээж хөөж авсан за биенийх нь өгөөж хүртэж чадсангүй юм байна гэж тийм. За тэгвэл ирээдүйд яах юм ирээдүйд биднэрт яг адилхан нөгөө 90 онд тарааж исэн шигэ Эрдэнэс тавталгаа гэдэг компани 1000 доллар ирэх хугацааг тараажлаа. Бүгд нь тийм хүмүүс. За зарим хүмүүс бол мөнгө авчихсан, зарим хүмүүс бол сургалтынхаа төлбөрт хийчихсэн тийм. За тэгээд зарим хүмүүс бол яг онлайн зэрэг байж байгаа. Энэ компани яах вэ? 90 оноос хойш өнөөдөр хүртэл 20 жилийн хугацааны ингээд аваад үзэхлээр тий 30 дахин 10 дахин
100 дахин тий хувьцааны өссөн байх шүү дээ. Энэ тэгвэл энэ компанийн хувьд ирээдүйд 10 жилийн дараа 20 жилийн дараа ямар үзэх вэ? Гэсэн асуулт гарч ирж байна. За тэгэхээр харьцуулт хийх юм маш энгийн ажил. Mongolian Mining Corporation дээр Energy Resource тий тэгээд ухаан удаг дээр үүс олж байгаа компани чинь. За хах зээлийн үнэнд 4.7 тэрбум Хонконг доллар. За 606 сая Америк доллар. Өнөөдрийн байдлаар. Нөөц нь 853 сая тонн нөхцөлтэй байна. За тэгвэл Эрдэнэс тавлаа гэдэг компани аваад үзэхлээр 1.4 тэрбум коксчхон нөөцний нөөцтэй 4.6 тэрбум хүчин хүчний нөөцтэй нөөцтэй. Өөрөөр эндээс бол яах нь 6-7 дахин том компани юм шүү дээ. За энэ мэдээлэл бол яг тухайн энэ компани вебсайтн дээр хийж байгаа. Энэ нөөцтэй гэдэг вебсайт. Та бүгд одоо энэ компани вебсайт рууаас ороод мэдээлэл авч болно шүү дээ. За ингээд зүгээр яг өнөөдрийн энэ нүүрснийх нь нөөцийг өнөөдрийн одоо дундаж үнэ эрчим хүчний нөөц коксчих нүүрсний дундаж үнэ Австралийн одоо дундаж үнээр ингээд бодоход $90 гэж бодоод үзсэн. Энэ бол 320 тэрбум Америк долларын орлого байсан тийм орлого. Газар дор үнэлгээтэй тийм хөрөнгөний үнэлгээтэй хөрөнгө төр газар дор байж байна. Гэтэл өнөөдөр бид бол Чингис бондын тухай маш их ярьж байгаа. Чингис бонд маань яах вэ? 1.5 тэрбум жишээ шүү дээ. Тэгвэл Эрдэнэс тавлогын газар дор тэр нүүрсэнд бол 320 тэрбум долларын одоо орлого олж болох боломжтой тийм хөрөнгө байна. За мэдээж тэндээс зардал гарна те. Үйл ажиллагааны зардал гарна. Мэдээж дараа нь ашиг үлдэнэ. Нийт хөрөнгө үндэд үзэх нэг юм их жишээтэй тийм ээ. За тэгэхээр энэ Эрдэнэс тавлаа гэдэг компани маань өөрөө ямар одоо үн цэнтэй юм бэ? Ирээдүйд яаж үн цэн нэмэгдэх вэ гэдэг талаар бол бид тусдаа нэвтрүүлэг тусдаа хичээлэл бэлтэнэ. Энэ маань шинэ оны ихээр гарах баг. Эрдэнэс тавлаа ямар үдээ гэсэн сэдвэр бол дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ. За тэгвэл өнөөдөртөө ямар ч хэдүүл Эрдэнэс тавлаа хугацааг байгаа юу үгүй гэдгээ яаж шалгах вэ гэдэг талаар одоо мэдээлэл өгье. За тэгэхээр энэ SCHCD CGMN гэж сайт бий. За SCHCD CGMN. Энэ дээр харагдаж байна. SCHCD CGMN. Энэ бол Монголын үнэ цаасны төлөв тооцоо төлөрсөн хадгаламжийн төв сайт байж байна. За ингээд оронгууд чи ерөөсөө данстай эсгээ регистрээр шалгах гэдэг баруун дэд хэсэгт байж байгаа тийм. За энэ дээрээ дарлаа. Тэнгүүд иргэн та Эрдэнэс тавлах хувьцаа компани хувьцаа эзэмшигч болсноо шалгахыг хүсвэл цахим хуудсанд регистр гэсэн албаасаа дарна уу юу? Энэ регистр дээр дарлаа. За тэнгүүд та регистрийн дугаараа оруулна уу гэж зөвхөн кириллээр бичих хэрэгтэй ханаа. За энэ дээр одоо яах вэ? Регистрийн дугаараа бичнэ. Өөрөөр хэлбэл энэ дээр регистрийн дугаараа та бичээд доор нь брокеринг компани нэр ус гарч ирж байгаа юм бол та нэгдүгээр Эрдэнэс тавлаа хувьцааг бол эзэмшсэн байна гэсэн үг. Хоёрдугаар магадгүй таны энэ дансан дээр чинь нөгөө хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн авсан хувьцаа чинь байж байгаа шүү гэж. Тэгэхээр яг нь телевиз үзэж байгаа үзэгчд маань яах хэрэгтэй байх вэ гэхээр одоо та тухайн үедээ энэ талаар яваад ингээд тухайн үедээ бас тодорхой хэмжээнд араас нь хөөцөлтөөр эсвэл хин нэгэн одоо ах дүүстэй ч юм уу тэрийг өгөөд ингээд явж исэн бол та одоо энийг л регистрийн дугаараа өөрийнхөө регистрийн дугаарыг энд хийгээд үзээрэй. Хэрвээ мэдээлэл гараад ирэх юм бол таны тэр тухайн үед авч исэн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр авч исэн хувьцааг авч исэн. За тэр хувьцааг авахдаа одоо очиж үйлчлүүлж исэн брокеринг компани гараад ирнэ. Энэ брокерийн компани дээр очиод одоо энэ тухайн хувьчлалын талаарх авсан тэр хувьцаа хэрвээ тэнд байгаа тэрийг шалгуулж болно шүү гэж хэлж байна. За энд тэгээд одоо бичээд үзье. Ийм 824 17. За нэг регистрийн дугаар хийчихье. За ингээд нэг регистрийн дугаар хийгээд үзлээ. За тэгэхэд бол энд ингээд жишээлбэл гараад ирж штэ.
Та Эрдэнэс 500 хувьцааг ийм шиг хувьцааг эзэмшиж байна тийм ээ. 500 орчим шиг хувьцаа эзэмшиж байна. За та дараах брокерийн компанид очиж үйлчлүүлнэгээд нэр нь гараад ирж байна. За Сүхбаатар дүүрэг 1-р хороо гээд хаяг нь ээж байна. Утасна гэж тийм ээ. Тэгэхээр яах нь одоо заавал тухайн хүн өөрөө шалгалгүй байх нь шүү дээ тийм ээ. Өөр хэн нэг нь бүх хүмүүсийн регистрийн дугаарыг цуглуулж хагаад тийм ингээд шалгалт үзэх нь гараад ирнэ. За эндээс нэг шалгаж үзэх үү. За хэн хөрөнгө оруулалт эрхийн бичгтэй байх магадaltaй. За одоо за таныхыг нэг үзчихлээ. Энэ Нейто 11 19. За. За бүртгэгдсэн байна гэж хэлж байна. Тэгэхээр даавал дансаа нэгийг юм шиг байна тийм. Данс нэгийг учраас доор нь компани нэр гарч ирэхгүй байна гэсэн. А та гэхдээ шинжилсэн бүртгэгдэл орцсон гэсэн. Тийм байх юм бол жишээлбэл энэ ийм мэдээлэл гарч ирнэ. За өөр нэг брокеринг компани доор нэр нь гараад ирэх юм байна. Чиний хэлээ. Окей. Yes. За энэ дээр жишээлбэл MWTS гэх гараад ирж байна тийм. За хүсэл хов хүртсэн эсвэл одоо их шиг хүртгээр өгөл гаргасан байх гэж байна тийм. За энэ дээр магадгүй сургалтын төлбөртөө өчгсөн байгаа бах тийм. За ингээд тэрөө ингээд таних Эрдэнэс 5 хувьцаа чинь байж явах юм бол бас дээрээс нь хөрөнгө оруулалт эрхийн бичгээр нээгдсэн байх юм бол данс нээгдсэн байх юм бол энэ дээр регистрийн дугаарыг заавал шалгаж үзээрэй. Тэгээд тэр брокеринг компани дээр хаягаар нь уцаар нэрээр хаягаар нь очоод тэр одоо хөрөнгө оруулалт эрхийн бичгээр авсан хувьцаа тэр байна уу гэж заавал шалгаарай. Тэгэх юм бол одоо түрүүчийн хүн шиг магадгүй та хэдэн 10 сая төгрөгийн одоо хувьцаа эзэмшигч хэдэн 100 сая төгрөгийн хувьцаа эзэмшигч одоо болсон байх магадaltaй юм биш үү гэж одоо телевиз үзэгчтэй бас хэлмээр байна. За дүгнэлт хэсэг эдийн засгийн өрсөлдөөнийг хувийн хвшлийг бий болгодог. За түүний хүрээнд хувийн хвшлийг бий болгох хувьчлалыг хийсэн нь маш чухал юм байлаа. За үгийн зах зээлийн ойлголт эдийн засгийн талаарх нийлэг хонос ард түмний хувьд үнэт цаас гэдэг ойлголт байна. Бүрхэг ойлголт байсан байна. Таарнтай тухай үед өнөөдөр хүртэл манай иргэд энэ талаар сайн хангалттай мэдээлэлгүй байгаа шүү дээ. Тэр 20 жилийн өмнөд бүр ямар мэдээлэлтэй байсан нь бол ойлгомжтой байгаа юм. За хувьцаат компаниг олон жижиг хувьцаа эзэмшигчтэй болгосон явдал нь компаниг бас дампуурах нэг одоо маш том хүчин зүйл болсон байна. Удирдлаггүй компаниуд бий болсон байна. За Эрдэнэс томлогыг илүү үнцэнтэй болгохны арга нь иргэдийн хяналтын системээ бий болгож хараад бас хөндлөнгийн дүгнэлт хийж түүний компани удирдлага болон ард иргэдэд хүргэх явдал юм аа гэсэн дүгнэлт байна. Тэгэхээр энэ яагаад илүү үнцэнтэй болох тухай бас энд хөндөд яриад байна вэ гэхээр Эрдэнэс тавлог компани маань анх одоо 11 онд тогтоол энэ төр гараад өнөөдөр хүртэл явахдаа тийм ч сайн ажиллаагүй. Өнөөдөр хүртэл одоо Чалко компанид нүүрсээ урьдчилаа зээл авсан тийм ээ. Орлогоо барьцаалаа зээл авчихсан. Тэрийг төлөхийн тулд өнөөдрийн хүртэл нүүрсээ олголоо урагшаага зээлдээ төлөөл явж байгаа. Эх оны 2 сар хүртэл энэ зээл төлөвлөж одоо дуусна тийм. За дээрэс нь бас оны их мэдээлэл гарч ирсэн 8 тэрбум төгрөгийн одоо үр ашиггүй худалдаа авалт хийсэн таардаггүй одоо машины дугуй худалдаж авснаас болоод тийм хэмжээний мөнгө өнгөрүүлээ гэж ирж ирсэн. Ажил өндөө нөгөө Чалкогоос авсан тэр 350 сая долларыг бол бидэнд одоо хишиг гэл ингээд манай ард ирээд тараад өгсөн гэж байна. Гэтэл яг үнтэй ижлэр Эрдэнэс тавлахын хажууд одоо нөгөө MMC буюу Energy Resource гэдэг компани бол яг нь улам бүр цэцэглээд улам бүр хөгжөөл үйл ажиллагаанд томроод ингээд явж байгаа. Тийм. Энэ хоёр компани бол бараг зэрэг хэлсэн. Өнөөдөр бол MMC компани 15 сая тонн нүүрс угаах үйлдвэрийг одоо бариад ашиглан оролцсон юм байна. Тийм Эрдэнэс тавлаг гэдэг компани бол яг нүүрсээ ухаад л угаахтай хөгжүүлэх байна. Харин сүүлийн үед энэ шин засгийн газар гарч ирснээс хойш ямар арга хэмжээ авч байгаа вэ гэхээр
хашуун Сүхбаатар бол одоо төмөр зам тавьж эхэлж байна. Энэ бол маш чухал стратеги. Дээрээс нь баяжуулах үйлдвэр, угаах үйлдвэр гэдэг ингээд үйлдвэрүүдийн төслүүдийг бас гаргасан байна. Цахилгаан станц байна гэж чинь тэнд бол одоо хөгжил дэвшил бас хэмжээний төсөөлөл жилийн хугацаанд. Ингээд үзэхлээр бол мэдээж нөхцөл байдал сайжирж байна. Гэхдээ энийг улам илүү үнцэнтэй болох, улам илүү том их хөрөнгөний зах зээл дээр гаргаж босоод түүнийхээ хэрээр бидний эзэмсэж байгаа энэ 257 гэдэг компани чинь хувьцааны үн өсөх гэхийн тулд энд зайлшгүй хяналтын систем хэрэгтэй байна л гэж байна. Ард түмний төлөөлөл болж чадах тийм хүмүүсээр одоо энэ хараат бос хөндлөнгийн тузын гишүүнийг одоо томлох, түүгээр дамжуулан ард тэр хүмүүс бол ард иргэдэд мэдээлэл өгөх ийм одоо илт тод байдлыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Тэгээд энэ талаар бол би түрүү хэлсэн байж байгаа дараагийн одоо бизнес таамаглах ямар нэгтэй гэдэг хичээлтэй байна. Маш дэлгэрэн байна. За тэгээд манай одоо нийгмийн зүгээс бол ямар одоо иргэдтэй ямар одоо саналыг гаргаж тавьж байгаа вэ гэхээр энэ компани хувьцаа IPO хийхдээ нь ойлгомжтой. 14 оны эцсээр рүү 15 оны тийм ээ. Энэ бол хугацааны асуудал байж байгаа. Тэгэхээр та урт хугацаанд л одоо хөрөнгө оруулалт хийж урт хугацаанд энэ хувьцаагаа барьж үлдэж чадах юм бол энэ компани өнөөдөр нэрлсэн 1000 төгрөг гэж ярьж байна тийм. Тэр бол одоо цаашаа хэд дахин өсөх боломжтой юм шүү л гэж хэлэх гээд байна. За тэгээд хувьцаатай эсгээ заавал интернетээр шалгаж үзээрэй гэж. За ингээд манай 3 дахь бүлэг хичээлээ өмч хувьчлалын талаар бид та бүхэнд мэдээлэл өргөлээ. За манай дараагийн хичээл бол санхүүгийн байгууллагууд яагаад байдаг вэ гэсэн сэдвээр явуулнаа. Анхаарал тавьсан та бүхэн. Санхүүгийн маш олон төрлийн байгууллагууд байна. Банк, даатгалын компаниуд, хамтын сангууд гэдэг. За ерөнхийдөө дэлхийд дээр байгаа нийтлэг нэг харагдж байгаа зүйл нь л санхүүгийн одоо зах зээл дээр ажилладаг санхүүгийн байгууллагууд маш зохицуулалтын дор ажиллаж байдаг. Жишээлбэл банкуд гэдэг бол төв банкныхаа тавьсан шалгуур үзүүлэлтүүд, зохицуулалтуудыг хангаж ажиллаж байдаг. Даатгалын сан гэвэл одоо Монголд шинэ санхүүгийн зохицуулах орнууд тавьсан бүх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байдаг. Хувьцаат компани гэвэл бас санхүүгийн зохицуулахаараа хөрөнгөний биржээс тавьсан тийм одоо энэ шаардлагуудыг бүгд хангаж ажиллаж байдаг.